Монгол улсын дулаан хангамж, эрчим хүчний хэрэглээний их үүсвэр нь нүүрс байсаар байна. Нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй олон асуудлууд хэвээр байгаа энэ үед агаарын бохирдлыг бууруулах хамгийн бодит хийгээд хэрэгжүүлэх боломжтой зөв шийдэл бол хийн халаалтын систем болохыг дэлхийн томоохон хотууд өөрсдийн туршилгаараа харуулсаар байна. Бид дулаан бай гэд хорцсоор байх уу? Бусдын алдаанаас суралцаж хийн халаагуурын хэрэглээг нэмэгдүүлж эрүүл дулаан тав тухтай амьдрах уу? Горгаз компани. Сайн байцгаана уу? Намайг Алангуй гэдэг 23 жилийн түүхтэй Горгаз компанид ажиллаад 15 жил болж байна. За манай байгууллага нь шингэрүүлсэн хийн түлшний бөөний болон жижиглэнгийн худалдаа, мөн хийн тоног төхөөрөмжийн холбол төгсрөл, шатууны тээвэр, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм аа. Өглөөний мэнд манайхаа сайхан амарцгаасан. Өглөөний мэнд сайхан амарсан уу? За бидний нөгөө ярьж хүсэдсэн олон ажлууд маань бол өнгөрсөн дооны ажлууд маань бол нэлээд зэгцэрсэн. За 1 мегаваттын, 1.4 мегаваттын, 3 мегаваттын зуухны асуудлуудаар нэлээд олон захиалагч нар санал ирүүлсэн. Хийн түвшин шилжүүлэх ажлыг зохион байгуулж өгөөч гэдэг саналуудаа тавьсан. За эднэрээс цовдлын барилгын асуудлыг бол Алангуйд хариуцлах бодолтой байна. Ягаад гэхээр бол Алангуй сая өнгөрсөн жил Эрдэнэт 17 дугаар сургуулийн 1.4 мегаваттын зуухны асуудлыг бол улсын комисс төлөвлөж өгөх баригдах асуудалд маш сайн ажилласан байж байгаа. Тэгэхээр бол энэ бас томоохон төсөлд туслан харьцуулж ажиллах бол саналтай байна. Аауд дэмжиж байна. Дэмжиж байна. За тэгвэл Алангуй инженерт ерөнхий төлөвлөлтийг нь танилцуулъя. Бид 2022 оноос эхлэн агаарын бохирдлыг бууруулах олон төсөл хөтөлбөрүүдэд хамтарч эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар төвлөрсөн дулаан хангамжинд холбогдоогүй нийт 40 гаруй сургууль цэцэрлэг аж ахуйн нэгж байгууллагыг нүүрсэн галгаатай янангаас нь салгаж хийн дулаан хангамжийн системд шилжүүлээд байна. Ингэснээр нэг жилд 14376 тонн нүүрс, 3306 тонн үндэсний хаягдал, мөн хэмжээний агаарт цацагдах нарийн тоосонцрын хэмжээг бууруулж чадлаа. Одоо би та бүхэндээ дулаанаа газаар шийдсэн томоохон төслүүдээс танилцуулах болно. За би одоо тэрэлжээд ирсэн байна. Энд Монс компани 3 давхар том барилгын объектын дулааныг бид нэр үйлдвэрлэхээр ажил зохион байгуулалт байж байна. За одоо энд ингээ манай үүслийн өөрөө яг хийн зуух маань байрладаг өөр байгаа. Бид одоо ажилтнаа танилцнаа. За сайн байна манайхаа. Сайн ирлээ. Ажлын явах явж байна. Ажил сайн байна. Одоогийн байдлаар 700-наас 200 ажиллаж байна. 78 температурын халуус гаргаж байгаа. Одоо бид эдийн зуухан дээр бас тохируулах, температурын тохируулахыг хийж байна. Сайн буян инженер хаана юм бол? Сайн буян инженер тэнд байгаа. За. За сайн байцгаана уу? За сайн байна. За юу болж байна? Ажлын болж байна. За ажил ерөнхийдөө энэ схемийн дагуу бүх үзүүлэлтүүд нь таарч байна. Ууршуулагч маань ажиллахад ерөнхийдөө бэлэн болтой бүх үзүүр холбоосууд даатчгуудаа чиглэлд дуслаа. Аха. За хийн тохиолын системээ ажиллуулж үзсэн үү? Шалгаж үзсэн үү? Ууршуулагч тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхээс өмнө хийн тохиолдод 1-8 дугаар хийн тохиолдлуудыг бүтээн шалгаад үзсэн. Бүгд хэвэн үйл ажиллагаатай байсан. Харин захиалагч талаас гэх юм бол засварын ажил хийгчтэй хурц тод үнэр гаргалт болоод манай хийн тохиолдлыг ажиллуулж биднэрт одоогоор гэх юм бол төр зогсоогооч гэсэн хүсэлтийг өгчөд байж байна. За манай одоо хэрэгцээний халуус өгдөж эхэлсэн байгаа юу? За хэрэглээний халуусыг бол 2 дугаар хэлсэн байдлаараа гаргаж өгсөн. 1-р хэлсэн байдлаар маань халаалтын, 2-р хэлсэн байдлаар маань хэрэглээний халуус одоохондоо хэрэглээ байхгүй учраас төр зогсоосон ба хэрэглээний халуус.
За ойлголоо. Тэгэхээр одоо удахгүй ажиллагаанд дуусгах юм байна тийм ээ? Тийм. За маш сайн байна. Горгас компани олон улсын стандартад нийцсэн аюулгүй ажиллагааны хамгаалалтын системээр бүрэн тоногдсон хий алдагдах, тоглолтол үүсэх, ослын нөхцлөөс урдчлан сэргийлэх удирдлагатай хийн халаалтын зүрхийг суйрлуулан ажилладаг. Бана Горгас компаниас ярьж байна. Танайхтай уулзахаар цаг товсон. Ирэхээс өмнө залгаарай гэдэг чсэн. За баярлалаа. За. Хаяада очтойгоо хаус айлын халаалтыг шийдэе гэж яриад байгаа шүү дээ. Тэрэн дээр чи ямар шийдэл өгсөн? Би нэг ийм шинэ Noritz гэдэг компаниас нэг ийм каталогоос авсан байгаа. Энэ нь болохоор тийм газан тийм. Энэ дотор ерөөсөө газан болон суурлаад тэгээд бас маш бага зарцуулалттай халуун агаараар гэрийг дулаацуулах. Маш хурдан алах юм байна тий. Тэгээ ер нь бол халаалтын чадвар маш өндөр. Тэгээ газын хэрэглээ бас бага. Тэгээд өөрөө температураа мэдрээд өөрөө унтарч асаад явдаг. За тэгвэл сангийн систем байхгүйсэн ч гэсэн халаалтаа. Тийм сангийн систем байхгүй байсан ч ер нь тэгээд Монгол бич байсан бол. За. Энэ хандгаж баригдж байгаа заалны асуудал юу вэ? Эдний дулааны шийдлийг яаж шийдэх болсон бэ? Интернет талаар хамтрагч Япон Олимпик компани маань бидэнд бас нэг шинэ шийдлийг санал болгосон. Одоо энэ томоохон дэлгүүр спорт залууд тохирсон тийм агаарын юм шиг гээд цахилгаан хаалгаврууд одоо Монгол улсад их байдаг шүү дээ. Тэрийг газар шийдсэн ийм шийдэл бидэнд одоо ирсэн. Энэ бол өөрөө 300-аас 500 г газыг нэг цагт хэрэглэн маш бага зарцуулалттай. Тэгээд өөрийнх нь хүчин чадал 25 кВт буюу одоо нэг дунчаар 250-аас 300 м2-ыг өөрөө халааж чадхаар ийм хүчин чадалтай агаар хөшөг байхгүй юу? За тэгвэл эдний асуудал шийдэгдсэн юм байна. Горгас компани 2022 оноос Японы Kyushu Olympia Kogyo компанитай хамтран ажиллаж Монгол орны эрсдэс уур амьсгал, усны хатуулагт тохируулсан Горгас нэртэй хийн зуух үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд Монгол инженерүүд 3 жилийн турш хөгжүүлж хамгийн бага хийн зарцуулалттай бойлероор хэрэглэгчтэй ханган ажилладаг. Маш сонирхолтой танилцуулга байлаа, баярлалаа. Манайх дулаанаа газар шийдэх юм бол газын тасалдал үүсэхгүй гэж ойлголоо зөв үү? За тэгэлгүй яах вэ? Монгол улс маань газыг импортоор оруулж ирдэг. Горгас компани маань хамгийн том нөөцийн агуулга савтай. Тийм учраас та бүхэн санаа зовох зүйл байхгүй. За та манад 10 зуух суйрлуулна гэж хэллээ. Явандаа бид өргөтгөл хийвэл 10 зуухаас солино гэсэн үг үү? Үгүй ээ, солих ямар шаардлага байхгүй. Бид танаа өргөтгөл дээр дулааны ачааллыг тооцож яг адилхан чадтай зуухаар тоо хэмжээг нэмэхэд л хангалттай. Горгас компани хийн халаалтын экосистемээр сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв бүхий 2400 айлын орон сууц болох Neo City төсөлтэй хамтран ажиллаж хүлээлгэн өгсөн бөгөөд тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, мэрэгжлийн зөвлөгөө, хийн түгээлт, цэнэглэлтийн ажлыг 24 цагийн дуудлагын албаараа дамжуулан тогтмол гүйцэтгэдэг. Нийт 210 кВт Японд Тонш Олимпиад брендийн 210 кВт Япон зуухыг нийт 15 шигийг сурлуулж гисэн байна. За 10 шиг нь халаалтанд 5 шиг нь хэрэгцээний халуусанд төлөвлөж гисэн. За яагаад 15 шигийг зөвлөсөн бэ? Яагаад одоо 4-5 мегаваттын зуухнаас нэгийг ч юм уу 3 мегаваттын зуухнаас нэгийг сэргийн дараа 5-2-ыг ч юм уу гэж олоогүй. Тэгэхээр орчин үед ер нь дэлхийн стандарт өөрөө одоо safety байдлаар буюу одоо арын даах байдлаар ингэж төлөвлөж өгдөг болсон байна. Тэр нь ч өөр үр дүнтэй адаглаад хотхны халаалт хэрэгцээний халуус зогсох эрсдлээс сэргийлж өгч байгаа. Ерөнхийдөө бол 5 хэд бомбон дээр дэмжих нь 200-аар явж байгаа гэсэн. Тэгээд дотор орчны температурыг ерөнхийдөө 26-аас 27 градустай бариад стандартаар явж байгаа. Одоо энэ өвөл бол ерний эдэн зуухыг халаалтанд ажиллав. Өвөл ерөнхийдөө эд ашиглалын үеэс 6-аас 700 гаруй хэд бомбонтай ажиллаж байсан.
Тэгээд бүрийд ажил үе скейт банк гэж жоо түрүү хэсэг хугацаанд зогсоод 7 хоног бол манайх гадны цохроо бүрэн явуулсан байна. За тэднээс нь дуугаагүй айлуудаас хомдлол ирээгүй. Ер нь температур 100 өөрөө гарч ирэх хэдэн температур бас гарч байгаа 10 100 маань ер нь 10 зохны температур нэг 50-60 градусаар гарч байгаа. тэрээс харсан гоо гайгүй. Манай зурч мал өөрөө макс 90 градус гарч чаддаг шүү дээ. Тэгэхээр 50 60 дээр гарнаад дагаад ногийн хийн зарцуулалт өөрөө хасгаа. Тэгээд даваа талуудаа байна. Хэсэний халуус бас асуудал байгаа тийм. Асуудал байна. Иргэлийн нарны улс бол одоо ачаал байгаа учраас үгээд 100 дээр асуудал явж байгаа. За. Энэ том бүтээн байгууллагуудыг маш богино хугацаанд аюулгүй найдвартай байдлаар гүйцэтгэж өгсөн танай хамгаалалт баярлалаа. За танахтаа ч гэсэн хамтарч ажиллахад таатай байлаа. Дараагийн төсөл дээр бас хамтарч ажиллахад бэлэн байна бид нар. За баярлалаа. Бидэнд дулаан хангамж болон хэрэглээний халуун усаа давхар шийдсэн байгаль орчиндөө ээлтэй ирээдүйдээ хариуцлагатай шийдлийг сонгох цаг аль хэдийн иржээ. Их дэлхийн нэмсгэлэл бидний сонголтоос эхлэнэ. Өнөөдөр би та бүхэндээ Gorgas компани хийн талын хангамжийн системийн талаар товчхон танилцууллаа. Хийн талын хангамж гэдэг нь зүгээр нэг инженерийн шийдэл биш, харин илүү цэвэр агаар, илүү ашигтай хэрэглээ, илүү тав тухтай амьдрал руу чиглэсэн том алхам юм аа. Агарын бохирлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо хамгаас чухал. Эрүүл агаар, эхлэлийн нэмсгэлэл Gorgas. Gorgas компани